Ганжуур буюу зарилгын орчуулга хэмээх хүн төрлөختөн юмс үзэгдлийн холбоо хамаарал хийгээд сансар ертөнцийн зүй тогтлыг хэрхэн танин мэдэх, зөв замаар замнан оюуны хөгжлийн дээд түвшинд хүрч болдог тухай Бурхан багшийн амаар айлцсан хамаг сургаалын чуулган юм. Ганжуур нь 3 сав аймгийн 1263-ийн нэр төрлийн номыг багтаасан судар юм а. Тэрхүү Бурхан багшийн аман зэрлэг Ганжуурыг Энэтхэгийн их мэргэд судлан шинжилж зөвлбөрээр тайлбарлан баяжуулсан томоохон бүтээл усна Данжуур буюу шаштрын орчуулга билээ. Бурхан багш энэ ертөнцид залраад энэ хүний төрлийг олоод дараа нь соён гэгээрээд түүнийг олон түмэнд хүргээд байх энэ хүргэсэн. Тэрнээс хойш 3000 жил өнгөрсөн. Гэтэл Бурхан багшийн айлцсан тэр одоо хүний үн зүйл сэтгэл оюун гэж юу, хүн одоо яаж гэгээрх вэ, шинжлэх ухаан гэж юу гэж айлцсан энэ сургаас судлал нь яагаад 3000 жил тессэн бэ гэдэг. Яагаад өнөөдөр хүртэл дүүнийг Бурхан багшийг дурдаад номын одоо ингээд 3000 жил дээдлээд байсан бай гэдгээс их чухалчлаад бодох юм бол энэ үнэхээр үнэтгэв. За үүнээс цаашлаад ном судар болж ингээд бүтээд 3000 жил явсан тухайд үүний чинь яагаад ингээд судлахын зогсчихгүй улам бүр ингээд судлаад байгаа вэ гэх юм бол энэ шинжлэх ухааны бас мөн адил үнэт зөв. За цаашлбал энэ Ганжуур Данжуурыг манай монголчууд одоо хэдийгээр манай монголчуудыг дэлхийн ертөнцид нүүдэлчин ард түмэн зарим нь бол соёл одоо юу гэдэг нь бүдүүлэг харанхуугаар ингээл сайжсэн. Гэхдээ монголчууд бол түүхийнхээ хувьд асар их өндөр төвшөнд явж байсан, дэлхийн ертөнцийг эзэлж байсан ийм ард түмэн. Гэлээ ихтэл тийм морьтон бөгөөд нүүдэлчин ард түмэн энэ Ганжуур Данжуур гэдэг судрыг яагаад энэ 3000 жилийн түүхэнд яагаад ингээд хайчихгүйхэн шиг үргэлж ингээд дээдлээд үргэлж үүнийг ингээд залаад үргэлж үүнийг судалж явж ирсэн бай гэдгээр бол энэ номын одоо утга учир энэ дотор үнэхээр одоо хүн судлахаас аргагүй шинжлэх ухаан байгаа гэдгийг бас нотолж байгаа болов уу гэж би бодож байна. Энэ учраас энэ Ганжуур Данжуур гэдэг бол үнэхээр үнэтэй өв, үнэтэй соёл, үнэтэй шинжлэх ухаан, хүний оюун гэгээрэл гэж би үзэж байгаа. Ганжуур Данжуур хэмээх буддын судлагтгуун нь дэлхийд эхний анхаарлыг зүй сор татаж байна. Учир нь хүндрэлтний оюун санааны үнэт чанарыг гүн танин мэдэх, хүн байгалийн шүтэлцээ, гар гэрхсийн холбоо хамаарал зэргийг нарийн судлахад буддын онол сургаалыг сөхөж үзэх шаардлагатай зайлшгүй тулгарч буй бөгөөд тэрхүү онол сургаалын цогц нь Ганжуур Данжуур юм. Ганжуур Данжуур дэлхийд эхнаар хараахан дарахаагүйч Аз болон зүүн өмнөд Азийн орнууд Ганжуурыг өөр өөрсдийн хил рүү аль хэдийн хөрвүүлэн судалж байна. Хоёр дахь удаага манай монголчуудад хүрж ийн гэдэг ингээд ярьж байна тийм ээ. Анхны удаа буюу монголчууд хэзээс Ганжуур Данжууртай танилцсан юм бэ? Ганжуур Данжуурын үндсэн одоо Бурхан багшийн одоо үеэс л энэ монголчууд энэ Ганжуур Данжуурын судалгаа, Ганжуур Данжуурын одоо шүтэн болгож залах эдгээр ажил монголчууд гар бие оролцож байсан гэсэн түүхийн олон баримтууд байна. Тэгээд ингээд тоцох юм бол 3000 жил энтэй зууралцсан гэсэн үг. За ерөнхийдөө яг их бодтойгоор ингээд ярих юм бол 8 дугаар зууны үеэс монголчууд энэ монгол бичиг соёл үсгийнхаа ерөнхийдөө анхны бүтээл бөгөөд энэ нэлээд их энэ дээр ингээд суурилсан суур шинжлэх ухаанд орж явсан байдаг. Тэр үедээ Ганжуур Данжуурын орчуулгуудыг нэлээд их чухалчилж Данжуурынхаа тайлбаруудыг хийж байсан ийм түүх. За үүний дараагаар Хувила хааны үед Монголын одоо хаадуу зарлиг гаргаж Чингис хааны үеэс ч тэр хаадууд зарлиг гаргаж энэ Ганжуур Данжуурын эмхтгэлийг хятад хэлэн дээр эмхтгэх, төвд хэлэн дээр эмхтгэх, монгол хэлэн дээр орчуулах энэ зарлигуудыг гаргаж ирсэн юм түүхийн баримтууд байна. За бүр ингээд яг жинхэнэ онцгой ингээд одоо үед ингээд дэндүүх баталгаатай үлдсэн баримтаар үзсэн бол Монголын одоо Чингисийн алтан ургийн хаан бөгөөд манай Монголын бас их хаадуудын нэг Лэгдэн хутагт хаан үүнийг Бурхан багшийн альцсан Ганжуур хөлгөн судрыг
одоо их хэлэн дээр хөрвүүлж эмхдэг гэсэн зарилгаараа гаргаж яж ингэж одоо явсан цаг үеуд байна л да. Тэгэхээр энийг бол зүгээр нэг ингээ хідэн нэгэн хүн эрдэмтэн хүн ч юм уу хин нэгэн лам ховрогч юм уу хийдэг ажил биш. Бүхэл бүтэн улс даяараа бүхэл бүтэн одоо төр засгийнхаа хэмжээнд бүтээжсэн ийм түүх байгаа тохиолдол энэ юм. Үүний дараагаар бол Монгол 16 дугаар 17 дугаар зууны үед тэр үед яг монголчууд одоо манжийн иргэшэл байсан л гэдэг. Гэлээхдээ манж гэдэг юм бэ гэх юм бол Монгол угсааны ч мөн мөнөөдөлчдийн мөн нэг л төр засаг шүү дээ. Яг хятадд үндсэндээ иргэшэлийг илүү их олж исэн байгаа юм. Энэ үедээ Монголын дөрвөн их хаанаас одоо манжийн их хамглан хаанд болон одоо нэг одоо зарлиг болон одоо захидал хүсэл дэлгээж ганжуур данжуурыг монгол хэлэндээ хөрвүүлэх бөгөөд дахин эмэгтгэх гэсэн хүсэлтийн дагуу манжийн хамглан хаанаас зарлиг гаргаж ганжуур данжуурыг өнөөдөр одоо дэлхийн өвд бүртгэгдсэн одоо нөгөө ганжуур монгол данжуур байдаг шүү дээ. Дэлхийн өвд ноднон бүртгэгдсэн энэ ихийг анх бүтээгдсэн байгаа юм. Ингээд бүтээсэн гэхэд утсан бол монголчууд бол ганжуур данжуурд их нөлөөтэй их чухалчилж үзэжсэн ийм баримт. Тэгвэл өнөөдөр хуучин бол 1700 1600 монгол бичгэндээ хөрвүүлсэн юм арт түмэн өнөөдрийн түвшинд кирилл үсгэндээ буулгаж байгаа арт түмэн энэ хоёрын хооронд бол ер нь бол ялгаа байхгүй боловч харин зөвхөн юу бахархал нь юу юм бэ гэх юм бол хамгийн гол нь хоёр аль нь ч монгол хэл. Тэр дундаа хоёр одоо ялгаатай боловч монгол хэлний хоёр бичиг үсгээр ингэж буулгасан ард түмэн бол үнэхээр байхгүй гэж шууд хэлж болно. Ганжуур данжуурыг бүрнээр нь эхэл рүүгээ орчуулсан улс бол Монгол төвд хоёр юм. Монголчуудын хувьд ганжуурыг төвдөөс өмнө бүр 8 дугаар зууны үед анх орчуулж эхэлсэн түүхтэй ард түмэн билээ. Өнөөдөр одоо бидний хувьд Америк гэлгэн, Англи, Франц гэлгэн дэлхийн одоо барууны ертөнцид бидний хувьд техник, шинжлэх ухааны хамгийн ололт дэвшилт гэж бахархаал түүнийг хараад тэрэн шиг болох гэж боддог. Гэтэл өнөөдрийн бидний тэр ингээ хараад байгаа барууны ертөнц чинь өнөөдөр ганжуур данжуурын судалгааг асар их өрнүүлж явж байна. Тэр нь юугаар батлсан гэхмэд бүхэл бүтэн ганжуур данжуурын судалгааны институт, бүхэл бүтэн ганжуур данжуурын одоо лаборатори судалгааны энэ ганжуур данжуур дотор гардаг нано технологи, био технологи, шинжлэх ухааны одоо их ололт нээлтүүдийн эдгээрийг судлах ийм бүхэл бүтэн ийм лаборатори институтыг байгуулж исэн ийм одоо үйл явдал өрнөж байна. Түүхэн янз бүрийн цаг хугацаанд ганжуур данжуурыг Азийн орнууд өөрсдийн хэл дээр орчуулан судалж байсан бол саяхнаас дэлхийн нийтийн хэл болох англи хэл дээр орчуулах ажил эхэллээ. Бутаны хаан болон Эрдхэг улсын засгийн газрын нивэлдор Бутаны гүнзээр имбүүчигээр ахлуулсан дэлхийн 100 шилдэг орчуулагч Эйхүү бурхан багшийн ам зэрлэгийн орчуулга ганжуурыг төвд хэлнээс англи хэлэнд орчуулах 100 жилийн төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Монгол ганжуур данжуурын зарим бүтүүд Бээжин, Өвөр Монгол, Парис, Америк нэгдсэн улсын конгрессийн номын сан зэрэгт хадгалагдсан байдаг. Үүнээс гадна ганжуур данжуурыг цул алтаар болон 9 эрдэнээр бүтээсэн бөгөөд өөрсдийн хэрэгэлдэг хэл бичгийн өөр хувилбараар буулгасан улс Монголоос өөр дэлхийд хараахан алга байна. За энэ орчуулгын багдар бол одоо 90% нь ламнар. За үлдсэн хүмүүс нь бол Мойсийг төгссөн одоо эрдэмтэй сайхан залууч бол байгаа. За энэ ламнар маань бол зүүн хүрээ ташчаалын хэд энэ дэрэгдэх одоо зүүн хүрээ коллежийг төгссөн. Тэнд бүгд боловсрал эзэмсэн. Ташчаалын хэдэд одоо хурлаамд хорж байсан, мэрэгдсэн ийм лам хуврагууд хийж байгаамаа. Хөлгөн судар дээрээс орчуулга хийхэд болохоор хүндрэлтэй талууд их байна л да. Дан ганц нэг энгийн нэг хүний бат цохол бол нэг өөр хэрэг. Бурхан багшийн айлсан энэ том хөлгөн судрын энэ цохол болохоор асар их ялгаатай. Энэ дээр биднээс болохоор монгол хэл, монгол хуучин худам бар болон төвд дэрэг бар шаардлагатай тохиолдолд санскрит, пали хэлний данжуурдаас харж орчуулж байгаа. Энд бол их нарийн сайн хяналт хийхгүй болохоор зарим нэг одоо бичгийн болон барын ганжуур нь болохоор зарим нэг хэлэхээр эсрэг талтай болохоор
жоохон алдаад төсөлтэй нэг тийм орхигдсон тийм зүйл бас нэг тодорхой хэмжээр гардаг. Тэрийг болохоор нөгөө нэг барнаас нь орчуулж бүрэн гүйцэд болгож тиймэрхүү орчуулга хийж байгаа ер нь тэр төлөө тий харьцуулаад одоо нөхөж хөө тэгэж их гарч байгаа. Үүнээс ингээ үзэхэд болохоор Монгол хуучны бидний урд гаргасан байсан 16 дугаар зууны үед гаргасан байсан Монгол дэрэг орын ганжуур Монгол хотон арын ганжуур болохоор бусад ганжуурыг бодвол илүү их дэлгэрэнгүй нэмэлт их тайлбартай илүү их хүртээмжтэй ойлгомжтой талаар тэгэхээр бодоход энэ Монгол ганжуурны тухайн үед их сайхан бүтээгчсэн байна гэж одоо харагддаг юм аа. Энэтхэгийн эрдэмтэн Рахувира 1966 онд Монголын авгай их хотоо зохиолыг дэлхийд дахин танилцуулъя илтгэлдээ. Монгол ганжуур 114 хэр бүхий бөгөөд тэр нь одоо бидэнд байгаа. Энэтхэг хятад ганжуурын аль алнаас илүү баялаг байна. Санскритаараа тодорхой бус мөртлөө монголоор туйлын тодорхой хэдэн зуун хуудсыг би тусгай тэмдэглэж авсан юм хэмээн тэмдэглэсэн байдаг. Рахувиран буддын судлал болон нин ялангуяа Монгол судлалаар мэргэжсэн нэр нөлөө бүхий дэлхийн томоохон эрдэмтэн байсан юм. Монгол улсын төв номын санд хадгалагдж буй Монгол шунхан ганжуур данжуур 1995 онд Монголын хосгүй үнэт урсгалын жагсаалтанд орсон бол Монгол шунхан данжуур нь 2011 онд ЮНЕСКОгийн дэлхийн баримт төвд бүртгэгдсэн Монголын анхны бүтээл болсон юм а. Ганжуур данжуурт олон гайхалтай зүйл одоо бичигдсэн байдгийн нэг нь одоо тэр нано технологийн тухай байдаг гэд уншиж ирсэн юм. Энэ тухайдаа дэлгэрүүлж. За одоо энэ ганжуур данжуурын бол үндсэндээ дотроо хид хідэн тодорхой сэдв бүлгүүд байдаг. Тэр дундаа тэр тантра гэж ярьдаг бидний хувьд. Энэ тантра гэдэг бол ерөөсөө төгс төгөлдөр тэрний дунд бүр ингээд хүний оюун ухаанаар харах юм бол бүр шин одоо ич чим шиг иймэрхүү ухаанууд гардаг юм байна. Тийм тантрын номон дотор. Тэгээ тэр дотор ингээд одоо бидний хувьд судлаад орчуулад ингээд явж байхын тухайд ингэх юм бол маш нарийн химийн шинжилгээ ухааны дотор гарч байна. Тэр химийн шинжилгээ ухаанаар нь ингээд үзэхлээр бодисуудыг хооронд нь хэрхэн одоо ингэж одоо урвалд оруулж үүгээрээ ингээд зарим нэгэн зүйлийг хэрхэн одоо илэрхийлэх үү, зарим нэгэн зүйлийг одоо хэрхэн одоо шинжлэх үү гэдэг дээр ингэж яригдж байна. Энийг ингээ хараад үзэхэд одоо бидний одоо сүүлийн үеийн одоо мэдж байгаагаар бөгөө шинжлэх ухааны юмтай ингээ зүйрлэлүүд үзэхээр энэ бол яалтчгүй нано технологи, биотехнологи, генийн технологийн юм л ярьж гин гэж би бол үзэж байгаа. Тэгэхээр энийг манай Монгол улсууд одоо сүүлийн үед их орон минь бөгөө төр засгаас ярьж ин л да. Инновац гэж ярьж байдаг. Гэтэл энэ инновац гэдэг чинь инновац дээр суурилсан хөгжил энтер гэдэг. Гэтэл магадгүй зарим нэг инновацийн ганжуур данжуур дотор нано технологи, биотехнологи, генийн технологийн түвшинд ингээд хадгалагдаад үүгээр нь судлах юм бол инновац нь өшөө илүү хурдан явах болов гэж би ер нь бодож байгаа учраас нано технологийн тухай байдгаа гэж би өмнө дурдж байсан юм. Ганжуур данжуурыг шинэ хэл соёлд буулган дэлхийн хүмүүст бурхны шашныг судлах суралцах боломжийг Нээхийн ач холбогдлын тухай Америк нэгдсэн улсын нийслэл Вашингтон хотноо саяхан болсон буддын шашны олон улсын хурал дээр гунгаа чадран үг хэлэхдээ Бурхан багшийн сургаалын чуулбар ганжуурыг уншиж судлахын урьдчилан нөхцөл нь түүнийг шинэ соёл, шинэ хэлэнд буулгах явдал юм. Ганжуурыг нийтийн хэлэнд орчуулж дуусгах хүртэл хинч Бурхан буддагийн сургаалыг уншиж чадахгүй. Уншиж чадахгүй учраас хинч түүнийг зөв судалж чадахгүй. Зөв судалж чадахгүй учраас зөв бясалгаж чадахгүй. Зөв бясалгал байхгүй учраас гэгэрч чадахгүй хэмээсэн билээ. Тэгэхээр энийг нийт ард олонд түгээж олон нийтийн хүрээлүүлэхин тухайд бол хүмүүсийн мэддэг түгээмэл хэрэглээ болсон тэр одоо шинэ бичиг соёл дээр нь буулгаж хүмүүст хүргэх. За ингэснээр бол хүмүүс нэгдүгээр ганжуур данжуур гэж юу юм гэдгийг олж мэднэ. Хоёрдугаар түүнийг үзэл судал дотроос нь одоо өөрсдийн сонирхсан судалгааныхаа дагуугаар сонгон авч судалгааны бүтээл хийж эргэлтэнд оруулах. За мөн цаашлаад бол одоо шинжлэх ухааны судалгааны эргэлтэнд оруулах, шинжлэх ухаан ч гэсэн бас одоо чухал хувь нэмэр оруулна гэсэн оруулах ийм ач холбогдол байгаа. Тэгээ энэнийг ач холбогдлын дурдвал бас тал бүрийн ач холбогдол бий. Хүмүүсийн гэгээрэл, мөн одоо улс орны хөгжил, дэлхийд даяараа монголчууд энэ агуу судрыг хоёр дахь удаага буюу одоо түүхэн давтамжтайгаар үндсэндээ хэдэн зууныг дамжаа судалж ээжээ гэдэг маань бол дэлхийд даяараа
дэлхийн бас даяар монголчуудыг анхааран оюуны соёлыг эрхэмлдэг ийм улсууд юм гэдгийг тань мэдрэх ийм зүйлүүд байгаа. Гэх мэтийн одоо олон талын ач холбогдлын дүрд бол одоо дуусчихгүй юм. Хүмүүс л одоо манай монгол хүмүүс сүжигтэй тийм ээ. Сүм хийдэд очиод ингээд лам нар ном уншиж байгааг хараад сүжиглдэг. Дотроо бас юу уншиж байгаа юм бол тий. Дотор нь юу байгаа юм бол гэдгийг мэдэх юмсан одоо юу тэр талаар нь санаж мэдэх юмсан гэж хүн болгон дотроо бодож яддаг. Тэгтэл тэр сайхан одоо бидний хүсэж байгаа тэр зүйлийг манай өвөг дээдсүүд бол одоо хуучин монгол бичгээр буулгацсан байдаг. Тэрнийгээ бас одоо бас бид нэр уншиж мэдэхгүй. Ийм байгаа ийм нөхцөл байдалд бол энийг бас эргээд бас одоо яг бидний мэдэх хэрэгэл өсгчээр буулгаад ингээд сүтэн болонд энэ зарж байгаа энэ арга хэмжээнд оролцож байгаа бол миний хувьд үнэхээр их аз авшаантай хэрэг бол одоо би дотор тэр ганжаа дотор ер нь юу өгүүлсэн юм бол тийм ээ энэ ламнаар одоо юу уншаад идэг юм бол гэдгийг л одоо энэ судрыг би тайраад уншвал одоо уншиж мэдж болохоор юм санагдаж байна. Тийм учраас энэ сайхан ажлыг хийж байгаа энэ их мундаг ламнар байна тийм ээ. Үнэхээр одоо монгол ламнар бас агуу юм хийдэг юм байна. Монгол хүмүүсийн агуу хүмүүс л дээ дэлхийн хэмжээний юм ярьдаг хүмүүс. Тэгэхээр энэ их 400-аад бат энэ тэр их амар том зохиолуудыг ингээд одоо хэрэглэгчдээр буулгаад Монголын ард түмэндээ хүргэхээр ийм ажлыг зориглоод хийнэ гэдэг бол хэрийн хүний бас хийж чадах ажил биш. Тэгэхээр энэ их ажлыг хийж байгаа энэ лам нартаа энэ төвийн хүмүүст үнэхээр баярсна талархснаа илэрхийлж байна.